баяр чимэг хулан намын зүйл гэсэн багийн бүрэлдэхүүнтэй Монгол бичгээр хийхийг шудраг түргэн унших чадвар эзэмшүүлэх талаар өөрсдийн бэлтгэсэн мэдээллийг танилцуулах болно. За юуны дөрөнд Монгол бичгээр хийхийг зөв хурдан унших чадвар эзэмшихийн тулд өдөр бүр богиныг чангаар уншиж мөн үеэр унших дасгал хэлгэнэ. За мөн хугацаа хэмжиж давтан уншиж шинэ үгийн утгыг тайлбарлах аргаар унших чадварыг хөгжүүлнэ. За Монгол бичгийг зөв хурдан унших чадварыг дараах аргаар эзэмшүүлнэ. За нэгдүгээр үсэг үеийг зөв таних дасгал хийх. За их шиг гээгүүлэгч үгсийг ялгаж таних, үеэр уншиж дадлага хийх зэрэг багтана. Хоёрдугаарт өдөр бүр чанга унших, богинохийг тогтмол унших, зөв дуудлага аялгыг анхаарах. Гуравдугаарт хурдтай унших дасгал хийх, хугацаа хэмжиж унших, давтан уншсанаар унших хурдаас нэмэгдэнэ. За дөрөвдүгээрт үгийг сайн баяжуулах, за үүнд нь шинэ үгийн утгыг мэдэх, олон төрлийн их унших гэх мэт. Тавдугаарт хуулж бичих болон харааны дасгал хийх. За үүнд нь үгийг тогтоож унших чадвар сайжран, нүдээр таних хурд нэмэгдэнэ. 6-т багшийн загвар уншлагыг сонсох, за зөв уншлагыг дуурайж сурах, алдаагаа засах боломжтой. 7-т сонирхолтой их ашиглах, за үүнд нь үлгэр, шүлэг, богино өгүүлэлэг уншуулах нь сурах идэвхийг нэмэгдүүлнэ гэж үзсэн. Тэрээ энэ хангалттай уншиж, танаа бичээд өөрсдөө уншаад үзье. Төмөр заалтан манай улсад олон төрлийн дэвид дүү багшаа Би биш бүлж төмөр заалтан ийм тийм замын ба агаар хийдэг уцгачтай энэ намайг чигдэж одоо бүгд төмөр зам шиг манай улсад олон төрлийн төмөр замын тааш агарын тээвэр их хөгжиж байна. Манай улсын хэлээс шууд хэлбэл төмөр зам байгаа. Өөрөө олон улсын